За бичлэгтээ тавтаа морил бичлэгээ хийхгүй бас зөндөө удчихлаа. Одоо 4 сард илүү олон бичлэг хий гэж төлөвлөж байна. За тэг өнөөдрийн ярих сэдэв маань болохоор нэг удаа ингээ бүх зүйлд бууж өгөөд ер нь бол болохгүй байгаа нэг зүйлийг ингээд бууж өгөөд орхих гэдэг ямар учиртай байдаг вэ? За тэгээ даатахад орхихоор бүх зүйл ингээ цаанаасаа хөдөлж идэг гэсэн юм сэдэв байгаа байхгүй. Тэгээд бидний амьдралд яг одоо ингээд өнөөдөр хин нэгэнд те хамаг байдлаар ингээ хичээгээд хамаг хүчээр зориулаад байгаа мөртлөөсөө ердөөсөө нэг болж өгөхгүй тийм одоо зүйл байгаа бол бас хэрэгтэй бичлэг болох байхаа гэж бодож байна. Тэгэл бид нар чинь янз бүрийн зүйлийн үр дүнг хараад үр дүнг хүсээл за алдаа хүлээн зөвшөөрөгдөх хайрлуулах ингээл их мэт одоо маш олон зүйлүүд дээр ер нь өөрийгөө маш их хязгаарлаж барьж ингэж хүлээд байдаг. За тэгээд тийм зүйлүүд одоо ер нь бол байгаа юм биш үстэй байвал бууж өгөөд орхиод үзээрэй гэсэн юм зүйл байгаа байхгүй. Тэгээд энийг уншаад би бас яг өмнө нь ч гэсэн хамаарлын тухай уншиж байгаад бас нэрээ тиймдээ гэдэг зүйлүүд бас гарч ирж байсан. Яг энэ дэр ч гэсэн бас дахин ингээд нэг тийм тэр мэдрэмжээ бас эргэж мэдэрч जैन. Тэгээ хүн цаанаасаа ингээ болохгүй байгаа зүйлд ер нь бол ингээ байглаараа улам л ингээ ач холбогдол өгвөл тэрэндээ улам ингээд хичээгээд байдаг юм байна л да. Нэгэсэндээ одоо болгочих гээл үзээл те хамаг ирч хүч энерги тэгэл бие сэтгэл одоо юу гэдгийг те бүх юмаа ингээд зориулсаар байдаг гэж байгаа байхгүй юу. Энэ нь болохоор ерөөсөө хүн гэдэг энэ өгөгдөл юмыг ингээд нэг тийм хичээж тийх ёстой ингэх ёстой гэдэг тэр байгалийнхаа мэдрэмжээр ингэж ханддаг юм байна л да. Гэтэл энэ нь яг амьдрал дээр бас зөв үү гэхээр зөв зүйл биш болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр хэлж байгаа нь болохоор яг үнэхээр амьдрал хөдөлж эхэлдэг хамгийн гол шалтгаан нь юусэн эсэргээрээ байдаг юм аа гэж ингэж хэлж байгаа. Энэ тухай яг бид нараас сонсчлээсэн мах л да. Хит их хүчлэхээр гэл миний бас бичлэг байгаа. Тэгэл хүчлэх тусам юм болдгоо гэл ингээл ярьдаг. Тэгэхээр үнэхээр болохгүй байгаа зүйл байвал зүгээр л нэг удаа бууж өгөөд зөнд нь орхих арга гэдэг хамгийн амар арга байдаг юм а гэж байгаа байхгүй юу. Орхих гэдэг зүйл те зөнд нь орхих одоо бууж өгөх гэдэг зүйл мэдээж жоохон хэцүү. Гэхдээ орхиж чадсан цагт тэрний дараад нь амар амгалан ирдэг юм а гэж байгаа байхгүй юу. Яг тэндээс шин зам те шин эхлэл шин боломж бас бий болж гарч ирж идэг. Тэгээд өөрийнхөө тэр хамаг боломжийг харахгүй ингэж нэг зүйл хамаг юм а зориулаад авах юм бол тэр нь яг нөгөө талаараа юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр өөрөө ингээд дотроосоо ямар нэг зүйлийг хянах гад шийдэх гээд за тэгээ өөрийнхөө одоо хүслээр хөдлөх гээд байгаа шүү дээ тий. Тэгээ үр дүн яг тэндээс хүсэж байгаа. Тэгэхээр ерөөсөө тийм зүйлийг хийхгүйгээр орхих гэдэг аргыг ингээд өөртөө хэрэглээд хэрэгжүүлээд үзэх юм бол маш олон зүйлийн цаанаасаа тий үндсээсээ ингээд хөдөлж эхэлж идэг юм аа гэж байгаа байхгүй юу. Яг одоогийн нөхцөл байдалд хит их хичээж байгаа зүйл байвал зүгээр л нэг бууж өгөөд үзээрэй гэдээ бичсэн байсан. Тэгээд юмыг ингээд орхиод зүгээр ингээд буугаад өгсөн цагт ингээд нэг тийм мөрөө суллаад айгүй гоё уужуу тайван болдог байхгүй юу. Тэгээд яг ийм үед хүний нүд бас жоохон нээгдэж өгдөг юм шиг санагдаад байдаг. Юмыг ингээд харах нүд өөр болоод тэгээ амьдрал дээр янз бүрийн шинээр боломжууд гарч ирэхээс гадна сонголтууд хүртэл нэмэгдэж идэг янз бүрийн зүйл дээр ер нь бол тэгээ ингээд яг бодоод ахаар уг нь бол бидний бодож байгаагаас илүү амьдрал ингээд амархан байж болохоор санагдаад идэг байхгүй юу надад. Тэгтэл хүн гэдэг амьтан чинь даанч яадгийн шунал хүсэл айдас тэ атаархал санаа зовлт гэдэг маш олон тэр сөрөг мэдрэмж гэдэг юм уу тэ болохгүй гэдэг мэдрэмжүүд дээрээ хит их ингээд өөрийгөө ачааллуулаад ажилуулад улам ер нь жоохон хэцүү болгоод идэг юм шиг надад санагдаад идэгий. За яг нэг яахаа мэдгүй хэцүү үе байдаг да тийм ээ. Тэр үедээ зүгээр л амьдралын тэр урсгал гэдэг зүйлд даатгаад тэрэндээ ингээд дагаад нэг хөвөөд явж болно. Одоо нэг төсөөлөх юм бол яг тийм л байгаа байхгүй юу. Тэгэх юм бол яг заримдаа үнэхээр амар байхаас гадна ер нь яахаа мэдгүй хэцүү болоод байна гэдэг нь биднэрт одоо нэг зогсооч болооч одоо ингээд болсон штэ гэдэг нэг тийм дохиог өгч идэг юм шиг санагдаад байдгийн. Тийм одоо дохио ирж байгаа гэж ойлгоод зогсоод нэг үзээрээ бууж өгөөд нэг үзээрээ юу ч хийж чадахгүй байгаа тэр болохгүй байгаа юм шиг өдрүүд байдаг ч гэсэн өөрийгөө нэг сонсоод за тэгээд бууж амьсгал аваад амраагаад тий өөрийгөө орчлын ертөнцид яг ингээд даатгах юм бол бидний өмнөөс зөв чиглэл рүү ингэж ажиллаж өгч идэг гэдэг бас их чухал байгаа байхгүй юу. Тэгээ энийг ойлгох юм бол бас нэрээ бид нар хитрхи их ингээд
нэг зүйлдээ анхаарал болгох гээд хүчлээд яваад байхаар зөв чиглэл рүү ажиллах зүйл нь буруу чиглэл рүү яваад байх тийм магадлал бас маш өндөр байдаг. Бид нар бас ингээд энэ бууж өгөх, орхих гэдэг зүйлийг өөрөөсөө ингээд хийж өгч чадах юм бол бидний зүн совин бас их хөгжиж байдаг юм байна л да. Тэгээд яг тэрийгэ дагаад цаг нь ирэхээр нэг болдог зүйл маань ч гэсэн маш хурдтай ингэж хөдөлгөөнд орж за ирэх ёстой хүн бол маш хурдан ирдэг тий авах ёстой мэдээлэл бол маш хурдан ирдэг ч гэдэг юм уу. Ингээд ерөөсөө бидний амьдралд хэрэгтэй зүйлүүд маш хурдан ийм эргэлтэнд орж өгч идэг гэсэн ийм зүйл байгаа байхгүй. Тэгээд бид нар тэр хүчилж байгаа одоо тэр болох гээд ингээд зүтгэж байгаа тэр зүйл маань нэг өсөндөө яг хичээж байгаа гэдэг маань сайн зүйл байгаа боловч болохгүй зүйлийг ч гэсэн хүчлээд авах магадaltaй учраас нөгөө өөрсдийнхөө амьдралын зөв юм ирэх тэр зүйлийг хаагаад идэг гэдэг нэг юм бас өнцөг гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо орхисноороо тэр ирэх ёстой зүйл те чиглэж ирэх тэр замыг ер нь бол нээж өгч байгаа гэсэн ийм утга болж таарж байгаа байхгүй. Тэгээд бууж өгөөд орхиод өөр зүйлд анхаарал сонирхлоо хандуулад ингээд үзвэл ер нь маш зүгээр юм байлээ. Би бас нэг зүйлийг бодлоо л доо. Бидний амьдралд гарч ирж байгаа ингээ хэцүү зүйл, бэрхшээл болгон яг бас хэцүү зүйл биш байдаг юм шиг ойлгож байна. Яа тэгэхээр дараагийн нэг шинэ хаалга, дараагийн нэг шинэ зүйл гарч ирэх ч юм уу. Дээрэс нь бас биднийг хамгаалахын тулд хэцүү зүйлүүд ч гэсэн бий болдог ч гэдэг юм уу. Нэг тийм бас талаас нь бодж үзэх юм бол амьдралд гарч ирж байгаа бэрхшээлийг бид нар бас хэтэрхий хэцүү гэж хүлээж авах нь бас бага болчих юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр юуны түрүүнд орхих хэрэгтэй гэдэг зүйл хамгийн түрүүнд маш чухал болж ирж байгаа. Тэгээ ингэснээр бидний одоо хүсэлтэй мөрөөдөл яаж амьдрах гэдэг зүйл маань цаанаасаа ингээд нэг тийм биелж эхлэх замдаа ингэж орж идэг юм л да. Нэгэсэндээ замаа засах эхлэл нь болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ хорвоо ертөнцөөс автоматар ингээд тохируулга хийж эхэлж идэг гэсэн ийм маш чухал үйл явц болдог. Учираас юуны түрүүнд орхиод үзээрэй л гэж хэлээд байгаа юм билээ. Нөгөөтэйгүр болохгүй байгаа зүйлийг хүчлээд хамаарад байна гэдэг нь ерөөсөө тэр зүйлийг хянах гээд байгаа гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тийм нэг өнцөг байдаг. Учраас хянах, контролдох тусам ер нь бол бидний тэр хойноос нь хөөцөлж байгаа зүйл өсөөсөг ингээд зугтж идэг, холдж идэг гэсэн ийм хууль үйлчлээд байдаг гэж бол маш олон зүйл дээр бичсэн байдаг. Тэгэхээр нантуканару гэдэг одоо японоор тэгдэлтэй болох юм болно доо гэд ингээд орхичход үнэхээр сэтгэл ингээд амар болно. Дээрэс нь орхиж чадсанаар биднэрт юусаа алдах зүйл байхгүй юу? Бидний амьдралд байх ёстой зүйл бол угаасаа л яаж бид нэр орхиж исэн байна л гэсэн үг. Байх ёсгүй зүйл яаж хөөцөлж исэн байхгүй л болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юусаа энийг маш сайн ингээд толгоондоо бодоод авчих юм бол ер нь аливаа зүйлийн хойноос нэг их хөөцөлдөд байхгүй болчих юм билий. Хамаарат байгаа зүйлдээ ингээд ер нь бол бууж өгнө гэж байгаа байхгүй юу? Тэгтээ бууж өгнө гэдэг маань ерөөсөө амьдралаа ингээл тэр чигээр нь орхиолч юм уу те бүх юмнаас ингээл бууж өгөөл шантраал бай гэсэн үг ерөөсөө биш. Гол нь энэ бууж өгнө гэдэг маань энд нэг болохгүй зүйлийг бид нэр хөөцөлдөд байгаа бол тэрийг түр орхиод за ерөөсөө болвол тэр үзгээд ингээд түр орхиод үз гэсэн л юм ухтуу. Ингэж орхиж чадсанаар бидний бас нэг гол зүйл юу вэ гэхээр сүнсний тойрогтой буцаж орж байгаа ийм үйлдэл болж таардаг юм билээ. Энэ бас их чухал юм шиг надад санагдсан. Хамаарад хүчлээд болох гээд ингээд улаарад зүтгээд байгаа шүү дээ тий. Тэнгүүт өөрийнхөө сүнснийхээ жинхэнэ тойрогоос ингээд гарцсан явж идэг юм байна л да. Тэгэхээр нэг сүнснийхээ тойрог дотор байж чадахгүй тэндээс ингээд гарцсан яваад хахаар бид нэр яг өөрийнхөө сүнснийхээ даалгавраар ингээд амьдарч чадахгүй байгаа гэсэн үг болчихж байгаа. Тэнгүүд бүх зүйл буруудаад яваад идэг. Сүнснийхээ тойрогт байж чадаж байх юм бол амьдрал илүү хөнгөн амар санагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг энэ дээр өөрийнхөө амьдралыг бодж үзээд нэг л болохгүй те нэг л тийм биш санагдаад тэгсэн мөртлөө энийг болгочих юмсан гэд ингээд зүтгээд байвал зүгээр нэг бууж өгöd үзээрэй. Бууж өгөх гэдэг бол сул дорой юм шиг болж байгаа зүйл биш учраас жинхэнэ өөрлөгөө буцаж байгаа гэд ингээ ойлгочих юм бол хамгийн энгийн юм шиг санагдсан. Тэгэхээр юмыг хийх хөөцөлдөөд ингээ юмны хойноос их явж гинэ гэдэг чинь бид нэр өөрийнхөө сүнсний даалгавраас холтцсон явж байгаа гэсэн үг. Тэрийг зүгээр ингээ зөнгөөр нь за яавалч яагдэ гэд ингээд орхих яг тэр үед бууж өгөх тэр үед сэтгэл санаа амар амгалан болж бид нэр яг буцаад нөгөө өөрийнхөө сүнснийхаа тойрогт орж ирнэ. Сүнснийхаа тойрогт орж ирснээр одоо нөгөө зүн совин гэдэг зүйлээ илүү сонсоод бас яг тэндээс буцаад зөв зам руугаа орж явах
ийм боломжтой болж таарж байгаа байхгүй юу. Бидний сүнс чинь одоо төрхөөсөө өмнө л нэг ийм зүйлийг туршаад чи нэг ийм зүйлийг суралцаад энэ амьдралыг туулаарай гэж ингэж нэг биднэрт бол даалгавар болж нэг юм ингээ шийдэгдсэн байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Гэтэл амьдралын тэр олон нөгөө бодлонтой ойлгомжгүй айдас одоо юу гэдгийг те янз бүрийн одоо хүмүүстэй таарах гэл ингээл амьдрал таарж байгаа бүхэл зүйлээс зөв сонгооч сайн сонсч чадахгүй би яг ямар замаар явах ёстой болоо миний хийх ёстой зүйл юу юм болоо гэсэн нөгөө сүнсний даалгавраач ойлгож мэдэхгүй ингээд өөрийн явах замаа олохгүй төрөлдөд байдаг учраас бас л тэр юмны хойноос хөөцөлж яах гэдэг чинь буруу зүйлийн хойноос л хэтэрхийх хөөцөлдөд байгаа гэсэн үг болж таарж байгаа. Тэгээд тэр зүйлийг бид нэр буруу зүйлийг нь бол сайн яг одоо бууж өгч орхиж явах үедээ бол мэдэхгүй шүү дээ. Үнэхээр зөв зүйл бол ирнэ л гэсэн үг байхгүй юу? Тэгж ингэж бодоод орхих юм бол илүү амар гэсэн үг. Үнэхээр биш зүйл бол явна. Одоо юу ч байдгийн те эд хөрөнгө хүн тэгэл амьдралд одоо юуг бид нэр хөөцөлдөдгийн зөндөл юм байдаг штэ. Бидний амьдралд байх ёстой эд зүйл байх ёстой ажил мэргэжил байх ёстой хүн байвал тэгэл хөөцөлдөхгүй байсан угаасаа л байна гэсэн үг байхгүй юу. Ийм одоо сүнснийхаа зорилго одоо даалгаврыг мэдхгүй ингээд төрөлдөд байдаг учраас нэг удаа ингээд бууж өгөөд өөрийгөө бүх зүйлийг ингээд зөндөнд орхиод бүгдийг даатгаад үсэх юм бол жинхэнэ өөрийнхөө явах замыг олдог учраас энэ бол маш чухал зүйл юм а гэж байгаа юм л та. Тэгэхээр жинхэнэ явах ёстой зам чинь биш байна гэдгийг сүнсэн биенээс өгч байгаа одоо дохио олж таарж байгаа нэг талаар. Тэгээд ингээд хөөцөлдөөд хамаарад ер нь бол болох гээд ингээд зүтгээд тахт чинь болохгүй штэ гэд ингээд цаанаасаа нэг тийм саад бэрхшээлүүд гарч ирэл ер нь болохгүй байгаа чинь жинхэнэ явах ёстой зам чинь биш байна гэдгийг сүнсэн биенээс ингэж сануулж өгч байгаа дохио учраас болохгүй байгаа юм байна гэдгийг мэдэх юм бол зүгээр орхиж бууж өгөөд өөрийнхөө сүнсэн биенийхээ тойрогт очиод шинээр эхлэх тийм боломжийг бий болгоорой гэж байгаа байхгүй юу. Тэгээд бууж өгснөөр өөрийнхөө тэр сүнсний дохио мессежийг сонсож хүлээн аваад байна. За тэгээд дээрэс нь өөрийнхөө сүнсний даалгавартаа ингээд зөрөөд яваад байгаа тэр замаасаа өөр лүгээ буцаад бууж ирж байгаа гэсэн юм үг болж таарж байгаас нөгөөтэй өөр. За ингээд чадах юм бол амьдрал илүү хөнгөн амар санагдана. Тэгэхээр тэндээс зөв рутээр гэдэг юм уу те зөв замаар бүх юм одоо эхлэх боломжтой болно. За тэгэхээр зөв замаараа эхэлж чадах юм бол бүх юм ингээд голдрлоороо маш хурдан биелэх зүйлүүд биелээд ингээд явдгаа гэсэн байгаа. Дахиад тэгээ буруу рутээр ингээд яваад эхлэх юм бол бас л давтагдана гэсэн үг шүү дээ тий шаналаад л хэцүү байгаад л тэгсэн мөртөө хөөцөлдөөд л болохгүй байх гэж зүтгээд л хичээгээд л тий. Тэгэхээр тийм л юм ингээд гарч ирж байвал нэг зогсоод өөрийгөө сонсоод энэ биш гэсэн дохио юм болоо да гэж ойлгоод зөндөн нэг орхиод үзнэ. Зөндөн тэгээ орхиж чадсанаар уцаад одоо жинхэнэ өөрлөгөө бууж ирнэ. Тэгж бууж ирснээрээ тэндээсээ ахад зөв замаараа алхах боломжтой болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үедээ бас зүүн сонгооч гэсэн сайн сонсох хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ эндээс хамгийн чухал ганцхан зүйлийг та нар маань ойлгоод авчих юм бол өөрийн мэдрэмж зүүн сонгороо зөв явж гин үү, буруу явж гин үү гэдгийг ингээд анзаарч чадхаар байгаа. Тэгээд нэг л биш болохгүй ингээд санагдаад ах юм бол ер нь бууж өгөөд орхих гэдэг энэ алхмыг хийснээр өөрийн үндсэн тэр буцаад жинхэнэ зам руугаа буцаж ирэх боломжтой учраас энэ орхих бууж өгөх гэдэг маань бас их чухал зүйл байгаа байхгүй. Тэгээд дахин тэндээсээ зөв зам руугаа орох тийм боломжтой учраас ер нь л энэ аргыг бас амьдралдаа хэрэгжүүлдэг байх юм бол зүгээр юм болоо гэж бодлоо. Бууж өгснөөр бүх зүйл зөв голдрлоор зөв замаараа ингээд хөдөлж эхэлнэ гэд хэлээд байгаагийн хамгийн гол учир нь л ерөөсөө энэ юм шиг санагдсан байхгүй. Тэгээд та бүхэн маань өөрсдийгөө сонсоод энэ аргыг бас амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая, баярлалаа.